Зохиолч Эстенүү 100 дамнасан хайр 5 дугаар бүлгийн 13 дугаар хэсэг. Салхи шууган салхивч савлах чимээнээр сэрсэндөл дэрэгдээ шүрээг унтаж байгааг хармагц маш их сандран өнгөрсөн шөнийн явдлыг санах гэж хичээв. Тэр хизээч тасарч үзээгүй. Гэтэл нүв нүцгэн хэвдэж байгааг анзааран ижиж улаасан амтан хөдлөж чадахгүй хэсэг хэвтлээ. Ухаан санаа тун сэргийг байсан ч буудалтай орсноо л санаж байв. Би хулангаа хуурчгаж ёстой шалиг новш юм аа. Дөл зайчлан өндих гэтэл шүрээд тэвэрсэн гараа үл сулруулан тас дураастай. Хоёр том хөхөн цээжрүүн шахан доогуур буй хасан шүргэлэх тул үнэхээр тэсгэл алдуулж эхэллээ. Надад шүрээгээс өөр үнэн ч хүн байгаа билүү. Гэтэл би энэ охинд хайргүй. Хулан бол миний төгс хайр. Сэтгэлээ барин сэрэл хүслээ даран аяархан үндийн шүрээгийн гарыг эвтэйхэн холдуулах гэдэл охин сэрчгэв. Урт сормоосон дэрвисийн гинэн итгэмтгий хардсан тормолцсон тэр чигээрээ хайр гэрэлтэн. Бурхан минь, би тэсэхгүй. Шүрээ үл элэгхэн өндөлзөн таазаараа улам шахах үед арга бэлэг шүргэлцэн чим лугшин хатуурч орхив. Хоёулаа ингэж болохгүй. Шүрээ нүдээ цавчлан сормосоо хідэнтэй дэрвэл хийлгэснэ. Үрд нууцлж чаднаа хэмээн нүрээ улалзуулан шивнээд хушуугаа цорвойлгон зүтгэлээ. Бурхан минь. Нэг л мэтгэд тас тэврэлдэн хөлбөрөх хоёр биесээ ухаан жолоогүй таалах агаад сийлчгсэн баримл аятай төгс гоо бүхэнд дөл нэгэнд нуран унжээ. Чи миний анхных бас сүүлчих. Ухаангүй дурлсан шүрээгийн зүрх сэтгэл ийм бодол бий болоод удаж байгаа. Мянган цэргийн манлайд ёслолын алхаагаар алхах хиймэр төгс Монгол ир. Түүний зүрх сэтгэлийг үрдийн үрд бүрэн эзэмджээ. Өөдөөдөөсөө шүргэлцэн хин өчүүхэн төдий нүдээ үл завчих хагаад тэд зүгээр л харцаараа ярилцаж байлаа. Шүрээгийн чилгэр шулуун хөлийг хоёр тийш тэлэн зантайтал хатууран хөвчөрсөн эрэхтэн норж нойтгонон яриах сарнайн дэлбэрөө зүсэн ороод нэгэн химээр зөөлөн хөдөллөө. Уруулаа хазлан уйхан холоогоор гинших шүрээ харцаараа хайр дүүрэн талмарсаар дөлд буй бүхнээ дэлгэлээ. Би ганцхан таних. Та явсан ч таних. Та байхгүй ч таних. Хослон амьдрах учиртай хорвоод дэргэд минь та үгүйсэн бол би насаараа ганцаар амьдрнаа. Хүсэн хүлээсэн хүнийхээ янаглалд автан өвдөлт мэдрэн бөгсөн биеийн шархиравж шүрээ ийм л зүйл бодож байлаа. Үйлэн таваасан болчин өргөн мөр ханхар цээж тайлж унших аргагүй цоо ширтэх тас харнууд. Анхны учирлыг бодвол илүү туршлагатай болсон мэт санагдавч час хийтэл өвдөгхийг төвчин хүсэл хайрандаа автсан шүрээ улам дурлан гиншин яргалан зүтгэсээр байв. Тэрээр дүлийн үйл хөдлөл бүрд нэгдэхийг хичээн гарынх нь аясаар бөмбөрч дэндүү төгс гоо бий өмнө нь тосон дэлгэж хайрандаа бэлууран жаргаж байлаа. Зангирч хатуурсан эр хүний бахархал хэрхэн биеэрхтэнд нь нэвтэрч хэрхэн үрэлд үүсгэн өдөөхийг мэдрэн хэлж мэдэхгүй гүн таашаалд алгуурхан умбасаар салганан чичирч эхлэв. Дөлийн хөдөлгөөн улам ширвсэн улам гүн тийш тэмүүлсээр. Хэмээн цахиртал айхлах үед доогуур хідэнтэй живчрэн чангарах шиг болсноо нилийтэл норж орхилоо. Хайрт минь ямар гайхалтай юм бэ? Шүрээч дур ханаж буйгаа мэдрэн нүдэндээ усан болор гэлтгнуулсаар хэмээн ер бусын уйхан хоолоогоор гиншин чичирчээ. Замдаа саатах нь үгүй давхих зээл 130 машины кабинд хэсэгхэн дуг хийсэн сувдаагийн дотор муухарын сэрлээ. Би энэ халуурч буй бололтой зараа хагаад доошоо нойтон болчихсныг анзаарав. Яан вэ? Дотор бэртэл авсан бололтой. Замбал ягаа бол
гэж бодон харвал хойш гэдий ч гэсэн тунчиг амгалан унтаж байна. Жолооч доржийн дэргэд шахан суусан үзмээ үргэсэн янзаг адил тормолзон "Игчээ та зүгээр үү? Царай чинь цонхийчихсан" гэх үед дорж анзаар бололтой хурдаахаас нь зогсоод "Нээрээ тийм байна. Миний дуу гайгүй юу" гэлээ. "Яасан гоё нүдтэй охин бэ? Бас үзэгсэлэнтэй юм" удганы хэлдэг. Машинаас буух зураа ийм бодож алсан Совдаагийн толгой эргэн суун тусахад үзмээ ухсгийн сугадан түшээд "Игчээ та яаваа" гэж шулганав. Дотор муу хараад бас цус алдаад байх шиг байна. Замбал дорж нар сандралдан "Цаашаа л явах байсан юм. Ууг нь өндөр хаанч хажуухан байна л да. Яах вэ?" "Совдаагчээ бид одоо яах вэ?" гэлцэв. Хэсэг явган суусан Совдаа гэнэтгийн нэгийг санав бололтой "Үзмээ миний зүгийг аваад иртээ. Хоёулаа жаахан ийшлээ" гээд босон алхах зураа туслахаар ирсэн замбалыг занган зогсоогоод "Чи хэрэггүй үзмийг явуулчих" хэмээн арай ядан шивнэв. "Бурхан минь, надад дахин үр заяач. Алдаж болохгүй. Инхри үрмэн тисээрээ." Үзмээтэй хамжин цавирлгээхийн эм уусан Совдаа "Хөдлөе. Өндөр ханлуу" гээд машин цуужээ. Удганы хэлсэн үг бүхэн үнэн болохыг бээр мэдэрсэн Совдаагийн сэтгэлд бурхан чөтгөр хоёр тэмцэлтэн байвч "Би хөх учиргүй, үр минь ч адилхан" хэмээн дуулдах төдийхөн шивнэж байв. Хинтээ ормогт таньдаг эмчтэйгээ холбогдон учир байдлаа хэлж тэр дороо л эмнэлгийн өрөөнд үзлэгт орлоо. Совдаагийн таамаг зүг байж тэр ахин жирэмсэлжээ. Нас тогтсон аашсан сайтай эмч инээмсэглэн "Мэргэжил нэгтэн минь баяр хүргэе. Та хүүхэдтэй болсон байна. Машины дөргөлд нь жаахан туг алдсан бололтой. Одоо хэд хоног хэвтээд эмчлүүлжгүүл зүгээрээ" гэлээ. "Бурхан намайг ивээсээр л байна. Би юу ч буруу хийгээгүй. Баярлалаа эмчээ. Гэхдээ би хот руу буцах ёстой. Тэндээ л эмчлүүлье" гэж зүтгэсээр эм тариа хийлгэн удалгүй хөдөлжээ. Совдаагийн хазар ягааран биеийнхэн байдал эрс дээрдсэний мэдсэн дорж замбал хоёр ам хооройгүй ярьж эхлэн нэг нэгээ өгөөдөн тажигнтал хөврөлдөж явлаа. "Замбалаа, машин чинь тэмч ноцтой гэмтээгүй байна лээ. Хоёулаа сандаг дээр очноо. Цаадах чинь засварын газар нээгээд том бос болсон шүү дээ. Чамд дор нь янзлаад л өгнө" гэж доржийг хэлэхэд замбал толгой дохиод "Машин яах вэ? Совдаа эмч маань зүгээр бол бусд нь хамаагүй. Оюун маань намайг хэрэг аваалаа. Ашгүй бүх юм зүгээр" гэв. "Оюунаа чинь хөлхөнд гэлөө. Тийм ээ. Хүү маань удахгүй төрөндөө. Сайн байна. Энхэддүүл хаана байгаав" гэлээ. "Хотод байгаа штэ" гэснээ ам алдснаа ойлгосон замбал "Бэж уулзаагүй л дээ. Хотод ирээгүй ч үж мэднэ. Дорж Хяламхийн юугаа нуудаг юм. Ямар гадны хүн байгаа биш. Дөөлөөгөө ямар ажил хийдгийг гадарлалгүй яах вэ? Айда мөн чиг ямарлаг хүү шүү дээ" гээд бахархсан аястай дуалдлаа. Дөлийн тухай сонсон сэрцгийсэн үзмээ "Нэрээ хотод байгаа бол нэг уулзсан. Надад мөн чих тус хүргэсэн хүн дээ" хэмээгээд санаа алдахгүй замбал "Дөл мал хулантайгаа уулзсан гэнэлээ. Удахгүй хуримлах сурагд уулзсан" гэж хэвнийг залж орхив. Дүүргэмлэж алсан Совдаа яриан дүндийгөөд "Үзмээ, их чинь чамайг дөлтэй уулзуулж өгөх үү" хэмээн сайн санах мэт инээмсэглэж байхдаа зөвхөн удганы хэлж зөгөнсөн бүхнийг өөрөөсөө холдуулахыг хүсэж байлаа. Агсан залуус айлчиж ирснийхээ маргааш ичингүрсэн хүмүүс ирж хангаа галхуу нарын ажилд тунж идэвхтэй туслан гэмээ цайруулцгаав. Тэднийг хулан оюу хоёр шоолн жигжуг гэх бүрд ялангуяа эрхмээ зоргоо хоёр нүүр хийх газаргүй болсон амьтад хөлсөөд давруулан дууга хураачхана. Хоёр залуу зориг цус ихтэй бас ч үгүй хөөхөн ноцолцчихдаг. Дээр нь шаггүй зодтолдог юмсан ч. Ер нь шинэ үеийн атманууд. Гэтэл өөрсдөөсөө ахмад хүмүүст
Тэр дундаа аав шиг хүнд амархан дэлцэндээ идсэн бизээ. Сумын төвийн онжовоод нь түүхийн эдийн 8 хийж авсан эрхмээ зоргио хоёрт бэлдуужилсан ч юм уу чухам яасан юм. Тариа баригад дээр хотоос ирсэн 2 согоо байгаа. Биднийг тоож харахгүй юм. Та хоёр л яг таарна гэж шуурсан байх. Эд өсөж яваа мөнгөлөг 2 залуу, архины ааг, залуу насны омог хоёртой дөрөөлөн шууган ирээд яаж амаараа шороо өмглээ дээ. Гэхдээ тэр хоёр зугтсангүй. Үүндээ зүрхэндээ харин цэцэг аль хэдийнээ соёолж эхлэн эрхмийн хуланд зоргио нь оюунд сэтгэл алдраад эргэж буцан хоргодож буйна энэ аж. Ер нь л хулан оюу хоёрт зүрхээ алдахгүй тэсэх халах монгол залуу ховрхон. Энэ бүхнийг гадарлаж орхисон хоёр охин улам дамшигламар санагдан Улаанбулангийн өрөөнд хөгжмөн аянд дуулан бүжиглэж урчулан хөлөө туйлзуулан нааш чааш алхах нь үнэхээр дур хүсэл бадраам үзэсгэлэнтэй харагдах ажээ. Маргааш нь дахиад л эрхмээ зоргио хоёр хоёулах на ирээд үгсүггүй ажил туслаж эхлэв. Охид аанаа шивэр авирхийн инээлтэх нь залуусыг гойчилсондоо биш хөгжилдөж наригдахыг хүсэндээ биз. Булангийн санаа зов бололтой. Хоёулаа одоо болио. Цаадуул чинь буруу ойлгох чинь дүүл мэдүүл яана гэж шивнэв. Оюу тастаас өхрөн. Уйтгартай байна штэ. Тэгээд ч хүрээ дэр гэж гуйсан биш. Аав ах хоёрыг өдөж дэрлэхийг оролцсныхоо шангал хүртэж байна гэлээ. Гисэн ч тийм ээ. Ер нь би боллоо. Харин чи алийг нь сонирхохын би туслая. Оюу амаадарн баахан инээснэ. Бэр эгч минь аль нь ч бишээ. Огтхон ч сонирхол төрөхгүй. Зүгээр л уйтайгаа гаргах гэсэндээ л энэ. За хоёулаа алхалтад автъя гэд Улаанбулангийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл гунхалцсан алхлаа. Энэтхэгт байхдаа мэргэжлийн багшаар сар орчим хичээл заалгасан хуланд их хэрэг болсон төдийгүй оюуч тун амархан тун дуртаяа сурч байлаа. Буудлаасаа гарсан хойно бугуун цагаа хараад "Дүүл ахаа, хоёулаа манайд очие. Би хувцас авах ёстой. Та амласнаа мартаагүй зү" хэмээн эрхлэнгүй шивнэв. Юу илээ? Дөлийг их л хайнга дуурахыг анзаарсан шүрээ. "Өө та хамт зураг авахуулна гэсэндээ мартчихаа юу?" "Аа тийм. Танаад очиж яах вүлээ? Шууд очиод л даруулчихъя." "Ахаа, эн чинь амар биш ээ. Та жаахан хичээч. Надад тун чухал юм." Шүрээгийн уйггүй шахалт бас амлсан амлалтандаа шахагдсан дөл толгой дохиод "Дараа нь би нэг юм гуйшуу. Ойлгосон биз?" гिचгээд урд орон алхахад шүрээ гүйцэн ирээд дотнчлан суугадмагц. "Юу ч хамаагүй хэлээ. Би зөвшөөрнө. Хоёулаа гэр хүртэл алхачихъя" хэмээн хөгжилтэй наргагүй өгүүлэв. Үндэ шүрээгийн сэтгэл хайр дурлалаар бэлхэж аз жаргалаар умбах агаад юу ч болвол болог биеийн хайрандаа үүр дүнэн ч хэмээн эрсгэн тангаргалж явв. Ган зориг ажилдаа явчихсан. Гэрлээ хүүтэйгээ зүг гайхсан бас баярлсан харцтай өвгтөн цайцуу болов. Шүрээг усан дарах зур очгоог их л хянамгай ажин өхөөрдөгтөл гэрлээ хчээ. Би болон чухал ажилтаж шүрээгийн гуйлтай татгалж чадсангүй. Сая санаандгүй таарад зураг авахуулна гэд гуйгаад салдаггүй гэж болсон авдыг булзааруул суудал уснаас гарч ирсэн шүрээ инээд алдан "Алив дулгай, усан дар, бушуул" хэмээн өөрөмсөг гүйж ирээд үг хэлэх завдалгүй угаалган өрөө рүү түлхээд оруулчихв. Гэрлээгээс ичиж сандарсан дул яаж ч ис чадан шүршүрд орж дуусаад хувцаа тэмтэр зогсдол хаалгаар шүрээ цухалзан тортой хувцс зүтгүүлэн "Энийг өсчгөө, миний бэлэг" гэчгээд хаалгаа хаачихв. Галзуу амтан. Зүрх шимшрэн хувцлах зур хулангийн үрлэн алагнууд зөөлөн харц харагдах шиг болох үед "Би ч хүн биш юм да" хэмээн өөрийн ирэхгүй зүгчээ. Гэрээсээ гармагц таксинд гар өргөсөн шүрээ "Тараад машин дээр нь очио, хоёлоо хоцрохно" гэж сандрангуй өгүүлсээр таксинд сууж төдөөдөлгүй өндөр байшингийн дэргэд хүрлээ. Төвхөлдсөн цагаан хүүхэн угтаж ирээд "Шүрээ яачих вэ?
Зөндөө хүлээлээ гэсээр өгтгойд чимгээ дарга нөгөө хүнээ олсон. Та хардаа энэ хүн гэд дөлийг заав. Ямар гэж гой залуу вэ? Бурхны төгс бүтээл. Зөвхөн шүрээтэй л хослох юм байна да. Хэмээн таашаан бодох чимгээ найр тавин мишэлцжээ. Загварын солоонд дөлөө шүрээ хоёрын хослол маш их таалагдсан бололтой энд тэнд нь бүндэгнэн гүйж ойройрхон хувцс солон зөндөө олон зураг дарлаа. Шүрээ аз жаргалтай инээмсэглэн дөл төв царайлан цоригтол ширтэнэ. Маасгатай зураг үнэхээр юр бусын санаа байсан бололтой үдсэн харсан хинж ямар хүмүүс юм болоо гэж бодох үед тунчиг сонирхолтой зураг болох нь элт байв. Ашгүй зураг дуслаа. Шүрээ жаргалтай инээ цацруулсаар дул дээр гүйж ирээд одоо болсон маш их баярлаа. Чимэн ядарвуу гарч хооллъя гэж шивнэв. Чимэн гинөө. Дөлийн зүрх ахаад л шимшрэн хариу хэлэх гээд түгдэр зогсдол ад хэдийн сугдаж орхисон шүрээ. Би чамайг найз залуугаа гэд хэлчихсэн шүү. Огт нь атаархаж залуус нь зайгаавг гэж чихэнд нь шөөхт нь шивнснээ үнсчв. Тэдний сугдалцаар гарах үед нээрэл загварын охид залуус атаархлын харцаар үдэж харин төгсөө шүд 100 хулан гэдэл байсан. Уудалт жаргаад хослож зураг авахуулаад л хорвоо дэлхий эзэн аятаа ажиллаж байх шүү дээ. Энэ чинь миний дургуй хүргэж байгаач ууланд хүрэх замыг нээж өглөө. Уудахгүй уулзъя хэмээн бовтон зогссоор үлджээ. 13 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 5 дугаар бүлгийн 14 дугаар хэсэг. Хотод ирмэгцэл золоо найз дээр очисон сувдаа их л баяртайгаар найз нь хөл хүнд болчихжээ. Мэдхгүй явж байгаад шатнаас унаад сүйд болох төглөө гэж торхгүй худал хэлчихв. Золоо уул галдан чи ямар хинэггүй юм бэ? Эмч хүн байж мэдэр мэрсэндээ гэж ирээдэл баахан зэмлэхэд сувдаа найз нь гайгүй. Гэхдээ хангаад хэлмээргүй наа. Бэрцсэн гэвэл хүрээдэрч мэдэх хүн уг нь амралтаа аваад оччихсан байх хэвтэй юм. Юутааш танаа амьлагт хэд хоног хэвтий гэд тэр өдөртөө сумын холбоотой холбогдож оройхон нь хангаатай ирэн аргалж дөнгөөд нааш арайд хэрэггүй. Одоо зүгээр 3-4 хоног эмчилгээ хийлгчгээд онгоцоор нисээд очиё. Охин та хоёр минь аймаг дээр тосоорой гэлээ. Золоо эмчийн буйнаар тусгаалan тогтжуулсан тасагт ганцаараа хэвдэх болсон нь сувдаад элдвийг эргцүүлж бодоход хүргэв. Удагны хэлснийг бодож эргцүүлж суухдаа дөл хулан хоёр хамт амьдрах учиргүй. Хин хин өөрсдийг нь маш их хүсдэг хүнтэй нийлвэл бүх зүйл хэвэндээ орно. Үгүй бол тэдний амьдрал сайхан үргэлжлэхгүй. Эсвэл сувдаад үхэл тохиолдно гэж ойлгожээ. Гарц цаг үнэн надаас өөр хинж энэ бүхнийг мэдэхгүй. Дөл хулан хоёрыг гэрлүүлж яасан ч болохгүй. Гэрлээгээд тэд жарахгүй. Тийм ээ. Тэдэнд өөр хүүхэд заяахгүй. Дэндүү харамсалтай. Миний бурууч гэлээ. Би хүний аим аварснаас өөр юу хийсэн бэ? Зовдоо өөрийгөө зөвтгөн бодох нь бас аргажгүй үзье. Уутан хамгийн сүлд хоёр зүйлд нийлж эзэндээ гих шиг болсон доо. Тэгж болохгүй. Оч гэрэл маань дөлийн хүүхэд. Гэтэл би хулангийн хатам ихч. Ийм юм болно гэж хэн санахав? Хангаатай суугаагүй байсан бол хам алга. Сувдаа амандаа өглөн өрөөнд дотор холхино. Дөл шөрөө хоёр бас болохгүй. Хүүхдийн хийгчтэй. Ястаа болохгүй. Очиж дөлд хайртай охины дүү болчихдог. Яамар ч юм дээ. Нэрээ тэр үзмээ. Яг зөв. Хөөхөн охин. Энэ хоёр яг тохирно. Сувдаа хэд өмөрч шаналсандаа бодсон бодлоо ганцаараа яран холхиж байгаагаа анзаарсангүй.
Гэнэт хаалга тогшхойд цожиж зэрцгийсэн сувдаа нэгэнтээ уртаар амьсгалан тавшраад ор гэлээ. Сайн хүн санаагаараа гэж тортой юм барьсан үзмээ бүлтгэнэн орж ирснээ. Аав хоолцоо явуулаад би аваад яах нүвдээ иш эсүү. Таны би зүгээр үү? Би тун сайн удахгүй хөдөөв сайхан амарна. Үзмээ цаяалан сувдаад өгөөд царайт нь гэрэлтээд гоё байна. За би явъя да. Орой бас ирнэ гэв. Чи төр суул та. Эгчин чамаас нэг зүйл тодруулах гээд. За. Манай хадам дууг хулан гэдэг. Дөөлийн найз охин. Би бодохдоо тэр хоёрыг таарахгүй гэж боддгийм. Яагаад? Заяа нэлэх учиргүй хүмүүс гэх үдээ чи хожим ойлгоно. Үнэн дээр би тэдний сайн сайхан ирээдүйн төлөө ингэж байгаа юм шүү дээ. Харин дөл та хоёр яг тохирно. Үзмээ ичингүүрэн уулалцавч догдлож байгаа нь элтэй. Мэргэн хүн хэлсэн юм аа. Дөлд маш их хайртай нэг охин байгаа гэж. Мэдээж хулангаас өөр. Би бодохдоо чамайг л гэж. Би сайн л та. Гэхдээ дөлд сайн охин зөндөө. Харин жинхэнэ сайн хүн л хэрэгтэй. Би хайртай маш их. Одоо болтол хүнтэй үерхээгүй. Чадахгүй юм байна лээ гэд үзмээ нулимсаа бөмбөрүүлэн цөрхрөн уйлжээ. Дөлөө хоёулаа талбай орох уу? Дөл писхийдэл инээд алдаад чи сая намайг дөлөө гэсэн үү? Тийм ээ. Яагаад? Шүрэгийн царай чавх шиг улаан болж нүд нь хідэнтэй анивчаад за дөл ахаа талбай орох уу гэж бохомдов. Өхөөрдөж цаашлуулмаар санагдсан дөл алив ах нь хөдлөе. Дүүдээ зармаг авч өгье гэхэд шүрээ дургуйцэн толгоос ихсэрснээ урд ороод алхачав. Зогсолдоо. Би явлаа шүү. Ажилтай. Шүрээ зогсгийсний эргэн за явъя. Талбай ороод ганцхан зураг даруулчихъя. Тэхүү ахаа гэлээ. Нээрэл дүү гэж бодох хатал хамт унтаад л хайрлаж чадахгүйгаас хойш. Шүрээ чи хулангийн захианд юу гэсэн байна гэлээ? Юу гэсэн гэж? Дотн харилцаатай уулздаг. Тэгж хэлээгүй. Дотн болсон л гэсэн байсан. Үгүй. Чи тэгж хэлсэн. Би санахгүй байна. Тэгж л ойлгосон. Тэгээд л гэрэлсэн мэдтэй. Би ямар буруутай юм бэ? Чи буруугүй. Хулан гэх юм. Гэтэл би танд хичнээн хайртай үлээ дээ. 16 наснаас өдийг хүртэл өөр хэнийг ч энэ зүрхэндээ багтаагаагүй. За тавшраа. Чи ухаантай охин. Шүрээ мэлмрээд ирсэн нулимсан арчин санаа алдах үед үнэхээр дур хулаам үзэгсэлэнтэй харагдаж байв. Гэтэл дөлийн нүдний болонд хэн нэгэн сүйтгэнэг шиг болонгууд за тавшраад өмнө гэд шүрээг тэврэнгээ хагас иргэн орчныг нэвч шувт ажих үед загварын дугуулан дээр харагдсан залуу хийцгүүрсэн маягтай зогсож байв. Шүрээ сая загварын зураг авахулаад байсан гой залууг хэн гэдэг юм бэ? Төгсөө юу? Шүрээг сандрахыг анзаарсан дөл чамайг эргүүлдэг юм уу? Чи үерхэж гой залуу байна лээ. Шүрээ толгоос ихсэрснээ. Би сая хэлсэн дээ. За. Тэгвэл ингээ. Алив нааша гэд шүрээгийн уруулнаас удаа шимэн үнсчээд одоо тэр залуу чамаас холдох бах. За явъя. Гэлс зураг даруулаад би явлаа. Тэд талбайн зурагчин орж хэд хэдэн зураг даруулсны дараа дөл чи угаалгаад авчих нь. Харин би чамайг хүргэчгээд ажилдаа явлаа гэх үед хэн нэгэн гадаад ир гар занган догсноор хурж ирээд эрхий хурууга гоцойлгон баахан юм хэллээ. Шүрээ хөгжилтэй инээд алдан бид хоёрыг гой хосоод байна. Зураг даруулаач гинэ. Төвг угаалгана гэж хар ашиг. Хөөе ахаа шууд гардаг аппарат байна.
Тийм байна. Сээлэнд бас байсан. Дүүл шүрээ 2 зургаа даруулчихад машинд очин суугаад хөдлөв. Та зургаа авахгүй мó? Нэрээ болохгүй штэ. Би хадгалчихъя. Ганцоргийн байрны ойролцоо эрмэгц дөл нүдээ ирмээд би чамаас нэг юм гуйна гэсэндэ. За, гуй л та. Чи миний хувьд төрсөн дөө. Оюу шиг минь л хүн шүү. Би чамд хэд хайрцсан. Энэ миний алдаа. Шүрээгийн царай хормхон зур хувиран нулимс асгаруулan уйлж эхлэв. Дөл дэмийл тэврэх зураа чи сайн бод. Би хуланд хайртай. Би хүлээнэ. Юу ч болсон хүлээн. За ордоо. Өөдрөгөө. Та мод ирэх үү? Юу л бол. Би орлоо. Сэтгэл санаа бүх зүйл нь оронгоор эргэж орхисон тул тэр чигээрээ давхисаар бат нэмэн байгаа газарт төхмөгц нэмгэн сахал наан нүрээ халт будан хормхон зур төрхөө өөрчилж орхиод нэгэнтээ толдсноо. Долоогоос дутхааргүй хуургаж чаддаг болжээ. Хэмээн ганцаараа баахан инээлээ. Үнэндээ дүлийн сэтгэлд их цах нь үл мэдэгдэг асар том төмөр дүрлцэн шатаж эхэлжээ. Элит фракцыг үүсгэн байгуулагчид болох сайд асан амгалан генерал Шагдар Шарвч билүү уг нь дүлийг цэрэгт байхад штабын дарганд байсан. Генерал Санги дарга ганцорг нар болон бас бус хүмүүс цугларчээ. Фракцийн тэргүүн сайд төрүүлж амнэн ажил төрөл ямар шуухан байна да. Бадны муулаа нарыг хизээ барих гэж цугларагчдад бүгдэнд нь хандаж асуулаа. Санги дарга босож зогсоод нотлох баримт хангалттай бүрдсэн байгаа. Нэр нөлөө бүхий хэд хэдэн хүн саад болох магадлалтай. Зогцуулнаа гээд суучихв. Ганц зориг сайд руу харц тогтоон. Улсын наадмын өмнөх өдөр хориход хүчлэн хамгаалах зарлагтай зэрэгцэн Нямбат орох мэдээрсэн. Хамт 2-3 хоригдол орохгоор шийдсэн бололтой. Нямбатыг суул явуулаад Батны муулаа нар дээр очмогцол барина гэснээ судалтаа суугаад орхиын даргын үүр гүйцэтгэгч хорлоо дэд хурандагч цаг тухайд нь баривчлана гэлээ. Сайд толгой дохин их л таашаангуй байх хагаад дэрэгдэн суух Шагдар генерал тамхиасаа удааг нь цагиргалуулан үлээснэ. Нөгөө дөл маань юу болж байна да? Уг нь нутгийн хүү байгаа юм. Эртхэн салгавал зүгээрсэн дээ. Санаа зовоод гэхэд бүгд инээлдэж хэсэг хөгжилцгөв. Амгалан генерал нэлийн удаан инээж би ч бас санаа зовох боллоо. Мэргэжлийн хүн биш шүү дээ. Уг нь өөрөө залбоолог хэмэрлэг тулдаал бидэнд тун их зүйл хийж өглөө. Одоо амраас нь дээр баха. Дөл маань сурах хүсэлтэй болсон. Тэр бөөхөл улс төрд ормоор байна гэж байсан шүү. Найз охиноо бас дүүгээ хамт авч явна гэж гуйсан. Би ч сайд өндөлзөн сангийн үгийг таслан уучлал ирээд тун зөв бид алсын хараатай байх хэрэгтэй. Дөлийг таацсан дээр гээд ундахтай архиа барин дөл шиг их оронч залуусынхаа төлөө тогтоё гэчгээд ууж орхив. Ганц зориг ширвээ сахлаа эмрэн нилээн бодол хэлж сууснаа. Дөл ажиллагааг дуусгана л гэх болов да. Дундаас нь орхихгүй баха. Санчиртай тайрах магадлал өндөр болсон. Сайдын хэлдэг зөв байх шүү. Ёр нь татъя. Долгорыг жалгаагүй адилхан. Харин дөл ажлаа дуусгана гэж зүтгэвэл гаднаас нь жинхэнэ Монгол тагнуулчин ёсоор оруулсан нь зүйтэй байх. Цаадах чинь урдаас нэг хятад иргэн урвуулж ирсэн. Дажгүй сэргэлэн хүн байлээ. Ашиглаж болох баха гэж санги дэмжиж бүгд ян тохирчээ. Хэдэн хундаг арх ууцхан холлож дуусаад яриа улам халуурнаар өрнөж сүүлдээ оюутмын тэмцээнийг 9 сараас өмнө хийх тусгай саналж гарч энэ тал дээр ойлголт муудаа сайдасан хүртэл дэмжин гадаад руу олон оюутан явна. 11 сард гэвэл тэд амжихгүй. Өвөр Монгол бүрээд туваа халмаг оюутнууд оролцох тал дээр ажиллах хэрэгтэй. Улс орны маань гадаад бодлогод онц нөлөөгүй мэт санагдах ч
Энэ чинь өөрсдөө таниулах бас нэг боломж. Би энэ талаар хөөцөлтөе гэснээр цуглаан өндөрлжээ. Уулаа Батним хоёр дөлийг их л янз муутайхан угтав. Тэдэнтэй хамт сийлэн байсан болохоор энэ байдлаар ил гаргасангүй. Хооллонгоо ойр зүрийн имэрж сүүлдээ арх задлан ууцгаалаа. Хаалга тогшсоор бяцхан болор орж ирснээ дөлийг хармагц царай нь улаа ботрон илт сандарчав. Гэтэл сийлэн ухсхийн болсноо болрыг бараг чирэг шахам гарч одоход уулаа амж ухсгийснэ. Гайнли чи хаажаад ирэв? Сийлэнг харж хандах ёстойсэн биш үлээ? Гэтэл зугаацаад алга очихдог. Ресторанд хүн даагшгүй болсон. Нохоонууд сүүл тавьжээ. Батнам даргын туушаалаар л чухал бичиг баримт олддоггүй. Өнөөдөр л амжууллаа. Энэ байна. Дүүлэнгэрээс жижиг хавцтай зүйл гарган Батнамд өгөхөд заашгүй дээ. Би ч тэгж бодсон юм. Гэтэл энэ болор сони юм яриад. Юу? Болор худал хэлсэн байна. Заавал. Дүү нарыг хайж олох гэсэн юм л да. Тэгээд л тэцсэнгүй. Дүүл тун оновчтой хариулт өгчээ. Уулаа мишэлзэн. Залуу хүмүүст байхлаа судал. Гэхдээ чи жоохоо өхөнд амаа хамхийг сануулах байж дээ. Сээлэнд элдвийн бураад цаадах ч нь уурлаад сүйд. За энэ ч яхав. Учир нь олдох бах л да гэлээ. Батнымын ч санаа амраг бололтой мар инээж сээлэнг яваад аргацчих. Болрыг хөөж явуулах гээд байна. Дараа нь ороод ирээрэй гэв. Дүүл үнэндээ огтоос залхаж сүулдэ гутаж эхлэв. Яагаад би хэн нэгнийг өөрийн дураар биш бусдыг хүслээр хайрлан аргадах ёстой гэж. Яагаад? Үнэндээ надад таарч тохирох хүн олдно гэж үү? Хуулан ч гэсэн адилхан. Өчүүхэн асуудлаар шалтгаглан надаас нүүр буруулсан. Тэгээд л бүх зүйл оронгоор ирчихсэн шүү дээ. Бүх зүйл тэгж л өөрчлөгдсөн. Эцэст нь би хинч биш боллоо. Эмэгтэйчүүд бүгд адилхан юм. Хадам ахыхаа их нэртэй унтаад бүр хүүхэдтэй болчихсон байдаг. Гулан биш, шүрээ гэж бодоход миний төрсөн хүүхдийн ихч болж таар. Ийм тэнэг амьдрал гэж юу ах вүлээ те? Насаараа ганцаар явах минь. Өл бодолд автан явсаар гадна гарахад сүйдрвчэнд сээлэн болор хоёр сууж харагдав. Санаа бодлоо цэгцлэн дөхөж очоод "Сээлэн, заа нуу. Ажил амжихгүй явсаар байгаа зөндөө утчихлаа" гэлээ. Сээлэнгийн царайнд туяа татах шиг болсноо. Өчигдөр болор та хоёр хамт байсан юм уу? Үгүй гэвэл ойхон хорлогдно. Тийм ээ. Яагаад болохгүй гэж? Яагаад? Юу яагаад гэж? Харин би асууя. Яагаад хамт байж болохгүй гэж? Сээлэн тимч зөөлөн борцог биш бололтой нүдэн гялалзан. Тэгвэл ингээл Жан аха. Ян аха. Нааша яв гэж гинэтгэн орилов. Эвлэрчих бодолтой очисон дул гинэтгэн дүрсгийн алив болор бос эндээс явъя түргэл гэж хашгираад сээлэнлүү цоригтол ширтснэ. Уг нь болор бид хоёрын дунд юу ч болоогүй. Болсон байлаач энэ чамд хамаатай гэж үү? Юун дураараа юм? Чамтай сайхан ууй гэж бодсон. Худал боллоо. Болроо явъя. Бааранд оръё гэж хэлж зогсдол Жан ян хоёр хүрээд ирлээ. Сээлэн гинэт ууралсан шигээ гинэт тайвшраад "Болор чи амныхаа зоргоор чалчаад ганли би түрэгдчихлээ. Болрыг би хуурай дүгэ гэж бодсон. Тийм үсттэй" гэж сандран дуржигнууллаа. Дөл байдлыг гартаа авахыг хичээн Жан ян хоёр руу харснаа. "Яасан? Намайг шийдэх гэр ирв. Алив шийтгэж би бэлэн" гэж хашгичв. Эцэст нь сээлэн бууж өгснөөр асуудал намжиж ажлаа цалгардуулах төгсөндөл тэрүүхэнд бэлэн зогсох долгорлоо нүд ирмээд байрал балхлаа. Сээлэн араас нь гүйж ирээд ээлдэг гэгчин суугдамгцаа. "Манай өрөөнд урд зүгийн ховор архи байгаа. Бас чамд дахиад шарж өгье" гэд мөрөнд нь толгоогоо наан бэлхүүсээр нь тэрчээ. 14 дугаар хэсэг төгсөв.